Баярагийн шин сар. Даян авраг орхон баяр танаа. Бүрэнгийн нуруу шиг зоо тэнгэр хүү ажээ. Бүх ардыг зэнгүүлсэн бүх сайхан эр ажээ. Усныг хойд уулын салхинаас уушиг тэлсэн хангар ажээ. Цагаан нуурын зэгснээс уран галбираа алсан цагийг эзлэх ховтой хүний үр ажээ. Боохой данзан арслангийн домгийг залгаж мэндэлсэн босоо цагаан хямрын дүр ажээ. Давхан хан уулын сүр жавхлантаараа тэнгэр газрыг холбосон эгц шовх ажээ. Тэндээс халин нисэх шонхор шувууны тэнхэт уран дэвэтэ ажээ. Хуурчин голын халиганд нь хүчтний амьсгал оршжээ. Хөндөй бүрийн чулуун хүртэл хөлөм эхний хувилбар болжээ. Нарсны мөчөр салхитайгаа ноцолдох нь нарийн торгон мэдрэмж болжээ. Зэл татсан бүрэгдийн далавч мэт жигтэй уран хавираа ажээ. Сэлэнгийн төрлөг чулуугаан тэрч сэнжиг атгсан татаа болжээ. Сэвэлзүүр салхитай уулын ингэрн сэрвүү барьцны шилжилт ажээ. Зэгстэй цагаан нуурын манан босож үзэгдлээ. Зэлтрийн нуруу өндөлзөөд хүүгэн тосч угтлаа. Өргөн сэлэн гэгшгэлэхэд урсгалн салгих хуурчин өрцөн дээр нөссөн хүү даян авраг боллоо. Товхон хан уулын өвөр билийн салхи тогтож ядан дэгдээд хадган бороо дэлгэлээ. Хойд уулын нарс нь салхитай хамт уйслаа. Хойтон жилийн наадам гэж хойшлуулахааргүй цэнгүүллээ. Их хов заяанд төрсөн даян авраг минь эргэх цагийн энүүхэнд дархан болох авраг минь ээ. Сэлэнг аймаг цагаан нуур сумын харьяат Баярагийн шин сар 2026 оны 7 сарын 28. Уншсан Сэлэнг аймаг Орхонтуул сумын Угуул Эрхэн баярын Батторж 2026 оны 7 сарын 28.